За 68 дугаар одлогыг бодё. Magic 5 gone rings гэнэ. 5 gone гэдэг нь энийг хэлж байгаа л. Five gone гэж үгсэг юм л. За ингээд хэлчих. За энэ бол шидэт 3 гон ринг гэнэ. Ринг гэдэг чинь тойрог гэсэн. Ринг тойрог хэлчихэ та. Circle чинь тойрог шүү дээ. Ринг гэхээр юм бол. За 1-6 хүртэл тоонд ингээд бичсэн байгаа байхгүй юу? Энэ эрчим болгон дээр байгаа таануудын нийлбэр нь 9 байгаа мэн. За тэгээд нар зөв. Starting from group of 3 гадна талынхаа нэг тоон тэ хамгийн бага байх 3 хос тооноос эхлээд 3 хос гэм 3 тооноос эхлээд бичвэл шийдэл бүрийг давхцахгүйгээр илэрхийлж болно гинэ. Одоо энэ 6 тоогоор илэрхийлэх гэж шүү дээ. Эренбиг ашиглаад. Жишээлбэл энэ 6 тооны хувьд бол энэ хамгийн бага юм чинь 4 3 2. Тэгээд 4 3 2. 4 3 2. Тэгээд дараа нь нар зөв юм чинь 4-ийн дараа 6. 6 2 1. Тэгээд 5 1 3 5 1 3. За ингээд нэг юм дараалал өсч байна. Тоон дараалал. За тэгээд энэ тойргийг одоо энэ хэрчмийн нийлбэр нь 9 10 11 12 байхаар хэд янзаар үүсгэж болно гинэ. Тэгээ нийтдээ 8 шийд байгаа юм. За 9 гардаг 2 нь 10 гардаг 2 нь гэдэг ингээд. Гадна талдаа багууд нь байвал их гарна шүү дээ. Тэгжил харагдаж байна да. За тэгээд энэ 6 тоог 6 өстэй. Биш. Энд чинь ингээд 9 тоо болчихно шүү дээ. Энэ 9 тоог залгаад бичих юм бол голын эдэнд давтагдаж орно шүү дээ. Тэгэнгүүт энэ 9 тоог залгаад бичих юм бол энэ гарна. Тэгээ залгаж бичиж байгаа. Тэгээд хамгийн ихийг нь олох юм бол энэ юм байна л да. Одоо энэ гэсэн үг шүү дээ. Лексикогоор хамгийн их хэрэм битэн энэ гэсэн үг. За 1-10 хүртэл тоог нэгээс 10 хүртэл тоог 16 болон 17 хоронтой ийм тэмдэгтүүд болгож энд үрж болох юм байна л да. Өөрөөр хэлбэл 1-ээс 10 хүртэл тоонуудыг энд тавих нь шүү дээ. За нийтдээ энд 10 нүд байна тий.
Тэгэл нэгээс 10 хүртэл тоонуудыг тавиал орчин болгоныхоо нийлбэр нь тэнцүү авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд зарим нь 16 хүртэлтэй болох юм байна. Зарим нь 17 хүртэлтэй болох юм байна те. Яа тэгж байгаа вэ гэхээр 10 ч олоо ороод эхлүүл 17 хүртэлтэй болох юм байна л да. За 16 оронтой хувилбарууд дундаас хамгийн ихийг нь олгоно. Энд олцсон л байна. За тэгэхээр ингэн гэсэн үг юм байна л да. За хийгээл үзээ та. За энд 10 байвал 12 орно гэсэн үг шүү дээ. Тэгээд 5 тоо 2 орох гэдэг шүү дээ. Нийтдээ 5 тоо 1 орно. Нэмэх нь тэгэхээр 5 тоо 2 орно. Тэгээд 5 тоо 2 орно. Тэгэхээр 15 болж шүү дээ. Тэгтээ энд нэр чинь нэг нь 10 байгаа шүү дээ. Тэгэхээр 16 болоо шүү дээ. Тэгээ 16 энэ 5-ын аль нэг дээр байх юм бол 2 орчин шүү дээ. Энд нэг ороод энд нэг орно те. Тэгэхээр 16 урттайг олох учраас энэ гурвыг энэ 5-ыг 5 дээр л 10 байна гэсэн үг шүү дээ. 1 2 4 5. Зөв. Энэ 5-ын аль нэг дээр 10 байна гэдэг чинь. За бодолтой эхлэе те. Бид нэр дугаарлч 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэт. Гадна талынхын тойрог, дотор талынхын тойрог гэт. Тэгээд энэ 5-ын аль нэг дээр л 10 байна гэж үзэн шүү дээ. Тэгвэл зүгээр нэг дээр л 10 тавьчих. Энд байна уу, бусад тоонуудыг бид нэр байрлуулах юм чи хамаагүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр 10 байрлуулж. Тэгэхээр бусад 9 дээр нь 9 янзын тоо байрлуулах боломж нь 1-9 үрчир. 9 бактериал чинь гайгүйх уу? 362 энэ гайгүй. Тэгээд тоогоо байрлуулчаал нэмж үзэл тэнцүү байна уу гэж шалгаад байна шүү дээ. За. Тэгээд тэнцүү байвал гадна талын тоонуудын хамгийн багыг нь аваад нэмээд байна гэсэн үг. За манай C compiler нэг факттай байна да. За энэ бодлогыг нэг 9 бактериал дотор бодчихъя да. Уг нь байгуулж болох байхаа. Юу хичээд систем төгсгөл хичээд байгуулчих болох байх л та. Энийг 10 гэж байгаа л тэгэл нөгөө 9 дээр нь 9 өсгөж оруулж тавьж байгаа л. Хаа эсвэртэй те. Тэг байгуулж болно. Гэтэ компьютер ашиглаж байгаа юм чинь компьютер ашиглая. За. Бид 10 тоо байгаа. Бид нэгээс эхлэхгүй тгээс эхэлж дугаарлаа те. Масив байгаа учраас тэгээд эхлэнийх нь 10. За
Тэгэхээр эхлэнийх нь 10 болох болов. Болдог шиг санагдаад байна. За тэгээ ер нь санаа бол рекурсивээр явуучаал гэж бодож л да. Нэгдүгээр энийг тэг гэсэн юм чинь энийг нэг гэж. Тэгээ нэгдүгээр оройн дээр байрлуулаарай гэл рекурсив эхлүүлчих юм шүү. Нэгээс шүртэл заах арга бичих нэгээс арга хүртэл. Тэхэл юм шиг байна да. Энэ гайг бах уу. Step. Хэрвээ манай step маань 1 2 3 4 10 хүрсэн байвал зөө нэгээс 10 хүрсэн байвал шалгана. Тэгээд буцаалтаа хийнэ. Гол нэгээс сүртэх таг байрлуулна. Хэрвээ Б-ийн хай Б байрлуулаагүй байвал I байрлуулаагүй байвал гэсэн үг. I байрлуулаагүй байвал I-г ийм алхам дээр байрлуулчлаа гэж нэг үзээ. Байрлуулахгүй гэж нэг үзээ. Дунд нь рекурсив ахиж явуулаад энд нь Б-ийн state-ийн зүү I. За рекурсив маань ингэ болчих. Шалгах нь болохоор бидний хариу байгаа те string хариу. Хариу нь одоохон хоосон байгаа. Тэгэхээр хоосон гэсэн. За тэнцүү нөгөө гэдгийг шалгах шүү дээ. Яаж шалгах вэ гэхээр за эхлээд энэ чинь 5 6 шүү дээ. Энэ чинь 0 0 5 6-гийн нийлбэрийг авъя. Тэгээд А-гийн 0 5 биш юм чи үлээ. 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 5 6 юм. 0 5 6-гийн хэлбэр авчээ. За тэгээд энэ нөгөө 5 нэмтэй тэнцэх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ 1 6 7 тэ 1 6 7-гийн хэлбэр нь S ялгаатай байвал magic 5 gone ring биш байх гэсэн үг шүү дээ. За энэ дөрөв удаа шалгагдах хэрэгтэй. За 3 8 за 2 7 8 шүү дээ. 2 7 8 3 8 9 3 8 9 9 3 энэ болохоор 4 9 1 4 9 3 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9 9 3 9
За болцсон. За. За бүх тоонууд тэнцүү болцсон. Тэнцүү болцсон гэдэг чинь одоо бид нар максыг нь олвол болоо. Биш ээ. Минимумаас нь эхлээл өрнөл гэсэн үг л дээ. Тэг минимум нь яаж болох вэ? За манай энэ нь бол минимум байж чадахгүй. А0 бол. Тэгэхээр 4 юм бичин гэсэн. А1 нь 9 баг А2. Тийм. Ингээл А1 нь 9 баг А3. Бас А1 нь 9 баг А4. 1 2 3 дахиад нэг юм. Энэ нь бас баг шалгах хэрэггүй шүү дээ, тий. Энэ нь бас угаасаа бага байгаа шүү дээ. Энэ 3-4 хэвлэр энэ чинь 10 хамгийн их тоо. А1 А2 А1 нь 2 3 4-өөс хамгийн бага нь байвал нэг хөлбөр гарна. Ямар хөлбөр гарах вэ гэхээр стринг хөрвөлт хийх юм байна л да. Стринг хөрвөлтөд энд хийч. Бид нар 5 стринг гаргах хэрэгтэй шүү дээ. S1, S2, S3, S4, S5. S1 бол ойлгомжтой шүү дээ. Char гэх ба. Char тэгдэр нэмхэн А-ын 0. Нэмхэн 2 3. За. Аач нь тэгээс эхэлж байгаа учраас тэг 5. 5 6 байх. Ингээл 5 стрик тавьчихсан гэсэн. За. Тэгээ энэ маань 1 2 энэ бороо юм өөрчлөлт байна. 1 2 3 4 6 7 8 9 энэ яагаад нэг гэсэн юм бол 4 9 5 өстэй тэ 5 шүү дээ. За стринг ингэ үүсэж байна. Одоо яг л одоо стринг энд өгсөрч шүү дээ. SS гэж. SS тэнцүү. Ийм бол бид нар завт ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр S2 дээр нэмхэнээс 3, нэмхэнээс 4, нэмхэнээс 5, нэмхэнээс 1. За ингээл бодолд дуусчих шиг байна. 2 нь 1-ээс бага, 2 нь 3-аас бага, 2 нь 4-өөс бага бол толгой эргэнээс шүү.
би энэ мангаруудыг энэ үеийгээр нь хийх хэрэгтэй байсан юм шүү дээ. Тэгэхгүй бол толгой эхэлж байгаа юуныхаа найдаагаар танаа 1 2 3 за одоо арай ойлгомжтой болчихно. 1 3 4 Тэгвэл за одоо 2-1-ээс баг 2-3-аас баг 2-4-ээс баг бол 2-3-4-5 2-3-4 2-3-4 1 за 3-1-ээс баг энийг 5 тавьсан юм уу 3-1-ээс баг 3-1-ээс баг 3-2-оос баг 3-4-өөс баг бол 9-3-4-5 0-1-2 за одоо 4-нд ажиулсан тохиолдол шүү дээ. За шиг биччихье. 4-1-ээс баг. Хүн баха хэлсэж чихэд болох юм байна л да. Яа тэгэхээр сүүлийн тохиолдол чинь ингээл хэлсэгээл ингэчих болно л да. За SS үүсгэсэн. Тэгээд хэрвээ манай SS нь манай хариугаас их ирсэх байвал хариу ингэж үзэлт 19 за хаасан багт болчихно дөө. Хаасан багт одоо ингэж хэлчих. Lexicographical order лөө. Lexico юу лээ? Lexicographical order. Инэлтэй. За. Хариултын сүэсэс гэж. Тэгээд за энэ бүх боломжуудаа хэвлэлж болно дөө хэдэн боломж байгаа харъя. Сам нь хэд байгаа юм тий? Сам маань юу лээ? Эс шүү дээ. За 5 орчихсон. Энийг бичээгүй шүү дээ. Энэ чинь болохоор 4 0 1 2 3 заач би айтаа тэнцүү бэс гэсэн юм шүү дээ. Энэ чинь энийг тэмдэглэхтэй энд тэмдэглэх шүү дээ. ST за альттай юм шиг баахан алтай гаргадаг боллоо шүү. Нийлбэрийн 4 янзын юм гарч байгаа юм. 4 боломж байгаа юм шүү дээ. Гэтэ манай SS маань буруу нэмэгдчихлээ шүү.
SS дээр ингээд нэмчихэр яагаад ийм юм гараад байгаа. Би 10-ыг нэмээд байгаа шүү дээ. 10-ыг ингэхгүй шүү дээ. 10 ч шууд өөрөө хийхгүй болохгүй шүү дээ. 10 ч арай өөр юм байгаа л та. За арай хүнд өрхтэй юм болов. Юу хийвлээд байгаа юм? Тэгснэ. Агийн энийг ингэх ёстой юм болоо. Ингээд S0 дээр нөхөн тэнцүү гээд S0 дээр нөхөн тэнцүү гээд ингэж үзэх юм. Стрик дээр нөх гэж ингэж лайтах юм уу? Ингэж лайтах дээрээ бол арай өөр юм хөө. За мэдгүй. Хилний л байх шиг байна да. За нэг ч цолхорсон ч юм алгалтай. Зүгээр л болтгоо юм. Болтго шиг л санагдчихсан. S3 дээр нөхөн тэнцүү. S3 дээр нөхөн тэнцүү. S4 дээр тэнцүү. S4 дээр нөхөн тэнцүү. Нэг юм яваад байдаг штэ. JavaScript-ийн JavaScript дээр нэг юм яваад байдаг штэ. Юу яваад байдаг л гэдэг нэг юм яваад байдаг юм аа. Ингэж мэг хэрэггүй төгсдөө. Ата тэнцүү 1 бети тэнцүү 2 консоллог атер нэг юм бэ. Энэ чинь хэд гараад байдаг вэ? Нэг JavaScript-ийн гажиг байгаад байдаг юм аа. 3 ичтэй юм л. 12 гарчиж байгаа байхгүй юу? 12 гарсан тий. Тэгэнгүүт одоо нэг дээр ингээд нэмээд үзье заяа. Тэгэнгүүт 12 гарч шүү дээ. Би буруу ажиллаж байна. 12 гартай юм тий. Яасан чинь болохгүй байгаа гэдэг лээ. JavaScript-ийн гажиг үт юм аа. Энэ ч нэг хала баслаар гарч та. Энийг авчвал
3 гарсан тийм. Ингэж үл яах вэ? Сая бол би нэг ийм л юм хийсэн шүү дээ. Тэгсэн чинь арай гарах байсан шүү дээ. Биш ээ. Тэгсэн чинь арай гарсан тийм. За мэдгүй ээ. JavaScript дээр болохгүй л байгаа юм. Яагаад болохгүй байгаа вэ? JavaScript дээр болдгоо л юм. JavaScript дээр чинь би бол ингэ шүү дээ. Бид дээр нэг юм тиг. Би бол сайн ийм хүлээн хийсэн шүү дээ. Хоёр дээр нэг юм ааш тиг дээр нэг юм гуравч гэдэг юм. Энэ болох юм. Тиг дээр тгийг нэмээ тиг гороо нэвч. JavaScript бол бүхэлд нь явчихдаг юм. Энэ value-га авдаг ч юм. JavaScript бол манай C# шаал. За бахаад орчлоо. Хооц гараад ирсэн. Манай хамгийн ихний 65 их 65 гэнтэй. За гэл ботчих юм. Энэ хэрэггүйсэн байгаа байхгүй. За нэг ийм л арга байна да. Recursive гэх юм уу? Recursive гэхээс илүү backtracking гэвэл илүү юутай. Илаа навчтай. Дөрөв шиг байгаа юм байна. За энэ чинь 68 гаруйтлах бодлоо